Бид бол хизээч малтуулахгүй. Алт нь байсан ч малтуулахгүй, уран нь байсан ч малтуулахгүй, мөнгө нь байсан ч малтуулахгүй, тэр их сайхан ховор элемент нь байсан ч малтуулахгүй. Малтуулахгүй гэж байгаа дээр баруун Монгол босоо зогсно. Дэлхийд даяараа ураны хор хөнөөллөөс болоод ямар их гамшиг зовлон туулж байгаа 30 гаруй видеог бидний тэнцэгээс гаргаж тавилаа. Энэ түүхийг бид нэр үр хүүхдээрээ давтуулж болохгүй. Яагаад гэвэл өнөөдөр ураны хор хөнөөллийг арилгах тийм технологи алга байна. Өнөөдөр 100 жилийн дараа, ирээдүйд 500 жилийн дараа ямар хохирол амсахыг бид нар мэдэхгүй штэ. 60 жилийн өмнөх хохирол юм бахад бусдын туулсан түүх нь үнэхээр зүрх өвдмөр, үнэхээр зүрх шимширмээр. Зарим видеог ингээд янзлаа сууж хахад өөрөө ирэхгүй нөлмөс асгараа сууж илаа. Яг тэр Улаанбаатар сумд хэдэн онд орсон юм бэ гэвэл 1997 онд хайгуул хийх нэртэйгээр одоо орж ирсэн байт юм. 2011-аас 12 оныг одоо шилжих одоо энэ дамсан яг энэ зааг дээр одоо 2.7 тонн шар нутгийг одоо уран гэсэн үг шүү дээ. 440 тонн бүхий хүчлийг бүхий уусландаа шахаж авсан гэж өөрсдийнх нь хэлж байгаа үг шүү. Туршилтын олбор. Аль би чамайг нэг уулгаадах энийг чиний булчин руу тариадах яах нь гэдэг чинь туршилт үстэй. Өгөх нь үү чи те яах нь энэ ундаг. Тэгэхээр энэ туршилтын олборт хийсэн гэж. 17 оны 10 сард кадастрын газарт бид нар бол Бадрах энержиг хардж байна. Биднээс бол зайлахгүй. Ураны бүгд лицензийн хүчингүй болгоно гэдэг нэг юм кадастрын газарт одоо өргөдөл гаргаад эхэлж байсан. Энэ одоо зовж явсаар бод 18 оны 5 сард Цагааны эргэн шүүхтэр хэрэг болж үүссэн. За түн шүүхтэр явсны чинь утга агуулгын ач холбогдол нь юу вэ? Өнөөдрийн Андрей гэдэг дэлхийн хэмжээний цөм физикчныг оруулж ирлээ ш. Тэр хүнийг бид нар урагшлаар тэр хүн биднийг судалнаа та энэ дээр хамгийн нэгдүгээр сайн мууч гэсэн дөрвөн босоо байгуулах гэж үзсэн ш. Хоёрдугаар шүүхтэр явт юм байна. Тэнд нь би оролцох боломжтой юм байна. Гэрчээр оролцож болно. Тэмцлэгцэн төлөөлөгчөөр оролцож болно. За ингээд олон улсын хөндлөнгийн хараат ус шинжээчээр оролцож болно гэж байгаа. Тийм том агуулгаар энэ хүн орж иж байгаа. Тэгэхээр зүгээр би нэг дорноо нэг гэр тавьж байгаад нэг дэлхийн нэг хүний дуутахад нэг эргүүн дээр ирэх бас эргэлзээтэй болж таа. Энэ төрөлтлөөс гарах гэдэг шүү дээ. Яг өнөөдрийн байдлаар одоо 108 лиценз одоо хайгуултын болон ашиглалтын гэж байгаа шүү дээ. Өнөөдөр хэдэн зууч болцсон байж магадгүй. Одоо энийг хяндаг ямар ч систем, ямар ч удирдлага Монгол байхгүй. 108-ын ард өнөөдөр хэдэн 100 лиценз, хэдэн мянган лиценз болцсон. Бүү мэдчүү. Тэгэхээр дор хүрнээ бид нар анхааралтай байх гэж чадахгүй. Яг тэгвэл хэд одоо том нутагтай шүү дээ бид нар цөөхөлөө. За энэ 2025 оны 1 сарын 17-нд Оронотой гэрээ хийгээд Улаанбаатархын энийг бид нэр зөвшөөрснөөр Монгол улсад 108 лицензийн тэр чигээрээ энэ тэнд ухагдаад тэр засвар гэдэгт хог хаягдалд хордох тэр боломжийг өөрсдөө нээгээд өгч байгаа. Энэ өөрөө гэмт хэрэг. Энэ Ороногийн асуудал ч бүр 30 жилийн өмнөөс яригчээ. Тэгэхээр Монголын төр засаг гэдэг юм уу бидний удирдах байгаа энэ удирдлагчид ард түмнээсээ маш их юм нууж байна. Яг эдний энэ хилцээ хийгээд Ороно компанитай хийх гэрээний тухай яригдж байх энэ үед Франц улсад Ороно компани Монгол улсын улс төрчдөд авилгал өгчээсэн байна. Үүнээсээ болж буруутсан байна. Тэр нь яг 12 сарын 2-нд болсон асуудал л та. Тэгээд торгуулийн 4.8 сая евро тавьсан байгаа. Энэ дээр одоо Ороно компани өөрсдөө маргалдахгүйгээр 4.8 сая еврого төлсөн байгаа. Зүгээр л энэ бүгнийг ингээ харцуулаад хараад бүх юм ингээ параллел яваад байгаа. Манай Монгол талд энэ нам жим явсараад 5 оны 1 сарын 17-нд яг гэрээ зурх өдөр ураны эсрэг тэмцдэг хэсэг бүлэг хүмүүс гарч ирж одоо хэвлэлийн бохирол хийж энийг бид нэр шаардж байгаа байхгүй. Эдгээр чинь хамгийн аюултай нь орон нутгийнханд хилдэггүй байхгүй. Хилсэн ч үннээ ярьдаггүй байхгүй. Ерөөсөө эдгээр чинь хулгайч шиг ажиллаж шít. Француудын хийж байгаа үйл ажиллагаа бол ерөөсөө ард түмнийг хураал дэндүүлж байгаа хайгуул хийж байгаа юм жилээл хүүхрийн хүчлээ шахаад олборлолтой ийдсэн. Энэ асуудлаар нь бид нар шүүгдэх ёстой. Шүүгдэхдээ бид нар тэгж олон улсын шүүгт хандаад ахсгүй. Тэгвэл Монголын шүүгэр лидерийг Монголын ард түмний хуурсан гэдэг дээр нь би буцаах ёстой л гэж үздэг. Газар дээр байгаль дээр бид бол үндсэндээ хохирлынхаа эхний баримтыг үзчихсэн. Бид бол газар шоргоог хязгаарч өгөхгүй. Хязгаарч мартуулахгүй. Хязгаарнаас бидний өвөг дээдс цустай амиа өгч амттай зүрхөнөөгөө тэмцээд ирсэн юм чинь бид бол төрд бол хязгаарч өгөхгүй гэсэн
үүдэн дээр байгаа. Цус нь хэрэгтэй бол очиж малтуул цусаа өгье бид нар. Амин хэрэгтэй бол амиогтлоо тэмцэнэ. Энэ уран газрын ховор элементийг малтах гэж 108 лиценз өгсөн одоо энэ аймагуд бол энэ ганцхан ховд дорнод биш энэ Улаанбаатар энэ Монголын бүх аймагуудад байгаа бах. Би энэ ховд бол энэ лицензийг олгогдсон тэр аймагуудын ард иргэд бас ойлгоосоо билээ. Хэрвээ ингээ хурчих юм бол хорон хөнөөл нь маш аюултай байна шүү. Уран бол мөхөл. Бид бол зуд бол иржил байдаг, давжил байдаг. Гам бол болжил байдаг, давжил байдаг. Гамшиг бол болжил байдаг, давжил байдаг. Давж чадахгүй ганц юм юу байна уу гэвэл уран байна. Энэ урааны эсэргүүцэж одоо Монгол хүн болгон тэмцээрэ гэдэгт л одоо уриалж байна. Энэ улс төрд энэ дээр суусан энэ гişүүд маань мөхөд чирч авчирснаа мэдчихэв үү? Бид нарыг аймаг л устгаад байж шүү дээ. Хүнээс сүнс үлддэггүй л сүнсч үлдэхгүй юм байна гэж байна. Ийм учраас одоо монголчууд гадаа дотоод гэхгүй. Тэр хөгт толтой байна уу? Энэ байгаль эхлэлтэй хайртай. Энэ Монгол их оронд хайртай хүн болон нэгдээд өгөөч. Зохион байгуулалтанд ороод өгөөч. Хүссэн хүсээгүй бид нар зугдах газаргүй бүгд их орноороо хогийн сав бол дөрөв хүүхдийн хамтлаа нэгдгээс өөр зам байхгүй гэдгийг л одоо анхааруулж штэ. Улаанбаатар хад болоод өнгөрөх гэж юм. Бид нарт ямар хамаа вэ? Бид нар энэ өөр хүүхдийн дараа үеч биш. Бараг энэ амьд байгаа дээр үсчих гээд штэ. Орон даяар нь ингэж одоо энэ ярьж байгаа биелэх гээд штэ. Одоо ачцээ гэж ярьдаг бол энэ худлаа болоод байгаа байхгүй юу? Ачцээг үсгэхээс өмнө өөртөө тэр хогийн савнд сүнсээ үлдээхгүйгээр шатахын нөхцөл нь бүрдсэн байгааг л одоо би өөрийнхөө үгээр чадан хэлж штэ. Малын гажигтаа төл гарах асуудал бүр хэвэн үзэгдэл малын дотор эрхтнийг одоо хүнсэнд хэрэглэх ямар ч боломжгүй болж байгаа. Энэ бүгдийг харсаар байж, үдсээр байж, чатны удирдлага бол үнэндээ бид нарыг үл тоож бараг л одоо худлаа хэлж байна. Маяг шахуултаа үйл ажиллагаа яваад өнөөдөр хүлээд. Нийт олон түмэндээ хандаж уриалахад энэ цөмийн цацрагийн аюул гэд Монгол улсад бодтой байгаа шүү. Хор хөнөөлн нөлөөнд бодтой нүүрлцгээд байгаа. Цацрагийн аюулд хөргөхөд чиглэгдсэн, алдаатай ноцтой худалдагдсан, хөвөлдсөн үйл ажиллагаанууд бодтой байгаа шүү. Худалдагдсан үе болон хэлэл мэдээллийн байгууллага байд юм уу? Сошиалор энийг байх ёстой асуудал гэж явж байгаа нөхдүүдээс харьцуулах тодорхой хэмжээгээр ийм боломж нь дутагдаад байгаа учраас мэдээлэл нь бас тодорхой далаастай хөлж чадахгүй байгаа. Тэр тусам нь манай одоо баруун бусын аймагуд гэхгүйгээр бүх Монголын ард түмэн энэ цацрагийн аюулаас сэргийлэх, хамгаалах энийг хязгаарч аюулд хөргөх чиглэгдсэн үйл ажиллагаануудыг дэмжихгүй байх, талсан зогсоох тал дээр бүгдээрээ нэгдэхийг би уриалж байна. Бид нар чинь бусад амьтнаас ялгах юм бидний ухамсар гэж байна. Тэгээд энэ суурилыг бид нар бүлээн зөвшөөрөд явах юм уу юм уу? Таны үр хүүхэд үлдэх энэ хорвоод энэ тийм ээ энэ сайхан өвөг дээдсгээ үлдээсэн энэ нутагт суурилыг зогсоохгүйгээр явуулах юм уу гэдэг бол аюултай. Миний хувьд бол аюултай. Тэгээд энэ асуултыг би та бас өөртөө тавиасаа гэж би хүсэж байна. Монголын ард түмэн нийтээр нийлээд ямар аймаг, ямар сум байх нь харгалзахгүй нэгтгэл ёстой. Монгол гэдэг нэг л том малгай дор бид нар байж байгаа. Би Улаанбаатарт амьдарч байгаа ховдын асуудал надад хамаагүй гэдэг ийм амиж хуваагчээсэн арчаагүй үзлэр бид нар бол цаашаа явах ёсгүй. Бид нар хичнээн алтай байгаад бид нар алтыг угаад амьдрахгүй. Одоо Улаанбаатарын жишээгээр харах юм бол тэр 20 дахь удаа холдсон байна гэж. Уу харахгүй болоо гэдэг засгийн газар нь зөвшөөрсөн байна. Одоо энэ хүмүүс хайрчгүй. Нутаг заагдсан юм шиг явах уу? Хэдэн үеэрээ тэнд нутгалж ирсэн газараа хаяад одоо энэ манай ус хорлоо гэж явах уу? Ингээ бодоход амар байгаа байхгүй зүгээр. Энд бүр борооны дараах мөөг гэдэг шиг. Гэхдээ энэ 108 лицензийг хизээ өгсөн гэдгийг бид нэр сая 25 онд бүгд гинт мэдчихэж шít. Энд чинь ганцхан Улаанбаатар ганцхан халзан бүрэгдээд байгаа юм биш үү? Арангад эхэлсэн. Дунд говьд эхэлсэн. Скватерт эхэлсэн. Дуусчихсан шүү дээ Монгол. Бид нар одоо хайчих юм. Мөнгөтэй улсууд нь эндээс хамаг мөнгө ухаад аваад явчихдаг юм байж. Энд үлдэж байгаа монголчууд нь яах юм? Бид нар ямар гэмт хэрэг хийсэн гэж ийм айхтар гамшигын дунд үр хөврлөө бий болгож ингэж амьдрах юм. Энд чинь одоо Улаанбаатарын жишгээр бол эмэгтэйчүүд нь бүгдээрээ саваа авах болж байна. Хөхний хор тавдар тусч байна. Ийм гамшиг тусчаад ахтал үгүй ээ. Бараг мутац тэр одоо ард түмнийх нь буруу болж байна. За их орондоо санаа зовж байгаа монголчуудаа хандж хэлэхэд бид нар зохион байгуулалтанд орно. Зохион байгуулалтанд яаж орох вэ гэвэл оюуны хөрөнгө оруулалт оруулна. Бие хөрөнгө оруулалт оруулна. Мөнгө санхүүгийн хөрөнгө оруулалтаар ингэж орж ирнэ. Энэ толгойн 3 жил бол айлгэр бид нарыг зохион байгуулалтанд оруулаад аваа юмаа.
мал араатан жигүүртэнтэй ингээ устгаа ичлаа шүү дээ. Нөхөн төлбөрийг яаж авах юм бэ? Яг энэ чинь төлөө бид нар шүүхтэр явж байна. Шүүхтэр явж. Хүссэн ч үсээгүй бид нар хуулийн дагуу. Хүссэн ч үсээгүй шинжилгээ ухааны дагуу хуулийн дагуу шийднэ. Тэрний хамгийн сүүлийн жишээ нь энэ Андрей ороод үсэ. Өнөө ухаахын мөрөөдөл биелсэн баггүй юу? Одоо дараагийнхыг оруулж ирнэ. Шүүхтэр өнөөдөр ганцхан мэтгэлцээ. Бидний чадж байгаа юм. Олон мэдлэг хэрэгтэй шүү дээ. Тэрний нэг нь олон улсын хөндлөнгийн хараат тус шинжээчдийг оруулж ирнэ. Гэдэг мэтгэлцээ өнөөдөр тэр бүр алдчихж байна шүүхтэр. 8 жил алдслаа шүү дээ. Одоо шүүхэр тогтоол гаргуулад оруулж ирэх юм бол шууд ураны ургаас шалтгаалсан байна гэд дүгнэлт хийх юм бол дараагийн юм руу нөхөн төлбөрлөө явна шүү дээ. Хэд хэдэн удаагийн Сүхбаатарын талбайд ирж ховдчууд мөн энэ одоо эсэргүүцсэн жагсаал цуглаан хийхэд миний биеэс өөрийн биеэр ирж өслөөдөө илэрхийлж байсан. Тэр зонгоцсон, тэрийн түшээд маань, тэрийн тэргүүнүүд маань өгөө хэлэхгүй гад би өнөхөр гайхалтай байна. Үндсэн хуулинд хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй гэдэг энэ их ностод ирж байгаа. Монгол төр засаг байгаа байхгүй гэдэг мэдэхгүй байна. Итгэхгүй байна. Миний эцсийн зорилго бол би настай дад гарцсан хүн. Эсэг өвдөөс тусаа юул, ясаа юуж бидний төлдөөсөн газар шороогоо хамгаал эцсийн тусал тусаа дуустал тэмцэнэ л гэж дүүнэртэйгээ энэ нутгийн хүүхдүүдтэйгээ нийлээд явж байгаамаа. Баруун монголчууд өдөөгүй монголчуудын асуудал. Тийм учраас би элегнэгтэй, зүрхнэгтэй, цөснэгтэй бүх монголчуудаа энэ тэмцэлд нэгдээч. Бүгдээрээ Монгол сайхан их орондоо эзэн, эрүүлэнг, амар тайван, аюулгүй бүгдээрээ амьдрах эрхтэй. Тийм учраас энэ эрхээ хангуулахын төлөө нэгдээч л гэж уриалж байна. Бидэрт амжилтны ихүү багуулга гэж болохоос амжилт байна. Сэрс ардам ойлгос. Тэр энэ 100 мянган гаруй үсгээр харагдсан. Ингээд сэрсэн энэ бол амжилт байхгүй юу? Нийт одоо хөх толгот илгэн ах トゥ утай хэлий. Бид нар бол асар том гэнтэй улсууд тэрний үргэлжлэл тэр цөөхөн ч гэсэн бид нар заавал ялах хэрэгтэй. Тийм. Тэглэр бол одоо бид нар ялтын хамгийн чухал нь вэ? Шууд зохион баг. Хатуу сахилгын бот хатуу зохион байгуулалтанд шахагдсан шүү дээ. А бид нар ингээд талын нэг ингээд тархаа бодрохоо явхад бидний амар молцуулаад байгаа байхгүй юу? Өнөөдөр бид нар ч юм бол дайчуудан таардаг юм шүү дээ. Шууд байлдааны зохион байгуулалтанд орох. Тэгэхээр монголчууд минь сэрэх ёстой бид нар. Одоо хүн болгон сүнстэй байдیں۔ Гэсэн. Чухам одоо үр хүүхэд гэж бид нар үлдээж ил байгаа бол одоо ямар ч л байсан бүгдөө сэрж сэхэрч энэ айхтар гамшигыг 100 жилийн өмнө давтсан алдаа, 50 жилийн өмнө давтсан алдаа, 80 жилийн өмнө давтсан алдаа энэ бүгдийг бид нар Монголд өнөөдөр давтах ёсгүй маа. Яг ч давтах ёсгүй. Энийг л хэлмээр байна. Хэрвээ энэ урааныг нь малтуулах юм бол баруун тав аймаг бол байхгүй болно шүү. Тийм учраас маш их зориглон тэмцээрээ бид бас олоолаа шүү гэж одоо баруун Монгол болон Монголын бүх ард түмэнд бол уриалж байна. Казахстан улсын ерөнхийлөгч ард иргэдтэй ийм айхтар хохирол үзүүлээд хохирол амсны дараа уран бид нар уухгүй гэж гарын үсгээ зураа баталсан байна штэ. Үүнтэй адилхан тэгвэл Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрс үх та одоо энэ Монгол улсын айл гэр өрхийг толгойлж яваа эцэг нь юм бол Казахстан улсын ерөнхийлөгчийг зориг гаргаад Монгол улсад уран уухгүй, уран хадгалахгүй гэд гарын үсгээ зурчил та ард түмэн чинь танаас энийг хүсэж штэ. Ирэх сонгуульд Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдох хэн бүхний мөрийн хөтөлбөрт урааныг уухгүй, олдворлохгүй гэсэн хүн байх юм бол Монголын ард түмэн тэр хүндээ дэмжээрэй. Та бүхнээс ахин дахин урайл гуйхад урааныг ухуулах гад улаараа тэмцээд байгаа улс төрчдийг та нар сайн хараарай. Энэ л хүмүүс Монголын ирээдүйг бодохгүй зөвхөн өөрийгөө бодож байна. Хэрвээ та Монголын ирээдүйг бодож байгаа бол урааныг ухуулахгүй гэдэг дээр дэмжээд өгөөрэй. Бусдаа түгээж хайрлаарай.